Hello Kitties. Ирүүгийн согт тавтай Merle. Яагаад энэ бичлэгийг хийж ийн вэ гэхлээр миний бичлэгний дор нэлээд олон хүмүүс Big Brother доржсэн ирүү мөн үү бла бла. Тэгээд миний Instagram, Facebook хаяны дор бас аяг тэгж бичээд байдаг. Тэгээд би мөн тийм би Монголд нөгөө нэг коронавиг үеэр 21 онд очлоо да. Тэгээд бид нар Монгол HT-г телевизийн Big Brother гэдэг нэвтрүүлэгт орж исэн мөн тэр нөгөө нэг жалчгар яаж гэнэ орчин би мөн байна гэж. Уруула бодчих sorry. Бодоодах ч яах вэ зүгээр ингэ. Миний урал ингээ хатаад идэгэн sorry тэгэхгүй бол ингээд ийм даргаар уралтай. За уруулаа өнгөлчлөө гэж. Уруулаа өнгөлцсөн чи бас нэг ч тэр нэг иймэрхүү залууч дургу гэдээсэн. Би ямар ч амтаа суугаж байгаа шүү дээ. За тий ингээд хэрүүлэг яваад үтгийн хөгцсөн мууртай юм аа. Тийм би Big Brother оржсэн ирүү мөн. Тэгээд би бас амар хөөрхөн ингээд гинт ингээд нэрээ би нэрээ тийм шоонд оржсэн шүү дээ гэж бодоод YouTube дээрээс ганц нэг бичлэгээ бас ухрааж ярьж үзлээ. Тэгээд би бүр өөрийнхөө хийж байгаа үйлдэл мөдлийг харсан чинь бүр пицта очоод бүр зохио унахчихсан гэж. Тэгээд мэдхгүй хүмүүс байж магадгүй хахта Big Brother гэдсэн шоу нь ерөөдөө ямар шоу юм гэхлээр одоо би энэ постэр зургийг ингээд оруулчих. Энэ бид нэг юм 10 хэдүүл орчлоо бас сайн сандгүй амар олон жилийн өмнө болохоор. Тэгээд 7 хоногт нэг хүн хасагддаг. Тэгээд шинэ хүн нэмэгддэг байлгүй лөө. Шинэ хүн нэмэгдээгүй мэн орсон. Нэмэгдсэн шүү дээ. Шинэ хүн нэмэгдсэн мэн чинь бүр бөө юм бассан. Би тэгээд гинт ингээд бодсон чинь нэрээ бид нар амар тэнд байхдаа амар гоё байсан санагдаад ах юм. Би буруу санаад байгаа мó эсвэл. Тэгээд манай тэр шоуны хамт орж ирсэн Jack энэ ч удаас Америкт байдаг шүү дээ. Тэр чи хаяа нэг уулзч муулзнаа. Washington DC гэдэг газар чинь байдаг байхгүй юу? Нэр ингээд бодсон чинь би нэр ингээд хүмүүс асуугаад ахаар нь би нэг оошохгүй ингээд ингээ өнгөрөөд байсан чинь би гинт өөрөө ороод нэг орж ирсэн нэвтрүүлгээ ингээд орж үзсэн чинь амар сонирхолтой санагдаад тэгээ би тэр дээр ингээд дараа ингээд өөрөө тэр бичлэгээ үзээд тэр нь би ингээд reaction хийж үзмээр санагдсан. Яа тэгвэл одоогоос ингээд 4 жилийн өмнөх үйл явдал юм байна шүү дээ. Цаг хугацаа гэдэг ч ерөөсөө ингээд бүр орхин одож намайг өөрийгөө одоо ингээд гүлгөр гүлчүр ингээд бой гэж бодож явсан чинь ингээ 30 гараад ийм ажуурши болцсон юм байна. Би өөрөө чандараг байсан юм байна. Тэгээ энэ дээр байгаа энэ бичлэг үзэхээр бүр өст бицтай юм аа. YouTube дээр дэж хат бид нар яаж гаргаж байгаа юм бэ? Энэ бичлэгийг л үзчих. Энэ лонгийн чаленжид би энэ шоунд яагаад ялах ёстой вэ гэсэн асуулт ирсэн байна. Ялах ёстой юм чи ясгүй шүү дээ. Гэрүү 60 гаругийн хугацаанд би энд амьдэрсэн байна. Өдийг хүртэл 2 сар гаранд энд амьдэрсэн. Шидэг 3-т үлдсэн байна. Энэ маань 3-т үлдсэн байгаамаа. Бас хорвотгож явж байгаа. Хамгийн том шалтгаан буюу төлбөр нь болж өгч байна. Тэгээд ялагчийг би өөрөө шийдэхгүй мэдээж Монголын үзэгч шийднэ. Тэгээд намайг дэмжиж ирсэн хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдаа дэмж хүмүүстээ бас маш баярлалаа гэж хэлмээр байна. Тиймээс намайг дэмжиж санал өгөөрэй гэж хүсэж байна. Мэдээж би чаваас хоёр орцож байгаа хэдий энэ шоунд ялагч болохыг маш их сонирхолтой. Тэгээ ийм шоунд орсноо ингээ гинт яагаад ингээд хуучин бичлэгүүдээ үзсэн чинь би өстө хууцж өгч нөө өстө жаажсан новшсэн байл шүү дээ. Одоо ч шалгаагүй л тэг. Гэхдээ хүн өөрийгөө нөгөө ингээд ерөөсө гадна талаас нэг харж үздэгч талент харахаас өөр тэгээд яг нарийн деталь үйлдэлүүдээ ингээ хардггүй. Тэгээд би тэрэн дээр ингээ нарийн деталь үйлдэлүүдээ харсан чинь би ер нь юм сонин. Би ер нь миний бүх юм их сонин. Ерөөс таалагдахгүй. Тэг бүр маш гайхалтай. Тэгээ би одоогор бол Монголд 21 онд очиод 21 он, 22 он, 22 оны үйл 23 оны үйл мөвөл бол ер нь бас Монгол байгаагүй. 24 оны үлч байгаагүй. Тэгээд ер нь 24 оноос ирсэн юм шиг байна. Тэгээд Монголд нэг 2 жил байсан. Ер нь бол яг ингээд дүнгийн дагуу 2 жил байгаад нэг нэвтрүүлэгт ороод тэрнээсээ гараад нэг жил гарan байгаад тэгэл ерөөдөө одоо Америкт ирсэн байна. Би Солонгост бас нэлээд олон жил амьдарч байгаад Монгол руу очисон. Яг коронавигийн үеэр очисон. Ягаад гэвэл Солонгост хийжсэн миний ажил
ерөөхдөө ингээд дампуурах тийш хандаад гэж. Би Монгол хоолны газар ажилладаг байсан маань тэр маань ингээд нөгөө коронавигоос болоод айгу асуудалтай болоод тэгээ би заа гэдэг угаасаа тэгээд өвчин хавчин ингээд заа Монгол руу буцтаа гэдэг Монгол руу ирсэн. Ирсэн боловч нэг инээдтэй зүйл байсан гэж. Би нэг олон жил гадаад байгаад ирсэн чинь Монголд надад ямар ч карьер байхгүй, найз нөхөд байхгүй, амар цөөхөн найзуудтай. Багын хоёр найз маань л ингээл байсан угаасаа ингээл илүү бусад ингээд найзууд маань бүгд ингээд юм хөндөй болцгоосон байсан. Яг бол олон жил хол очихоор угаасаа тэгдэм байл шүү дээ. Тэгээ би чи ирээд тасаж өгөхгүй юм солонгос юутай школтой. Өвчргүй амар юм. Яг би аргагүй нэг юм 19-20 мөртөө дээр авцсан болохоор яг юм хүн төлөвчдөг амар том хүн болдог насан дээр солонгос очиод яг солонгосын соёлоор ингээд нэг юмшээд явсан чинь айгу тэрийг айгу хурдан сураад тинейжер байхасаа илүү тэр том хүн болж байхдаа ингэж том хүн болох хэрэгтэй юм байна гэд тийм маягаар том хүн болцсон. Гэтэ олигтой том хүн болоогүй л энэ л да. Гэтэ яах вэ бас одоо жоохон ингэж юу ч чадаа задраад ингэ нэг жоохон хүн шиг болцоод байгаа амар юм ичимхий би чинь Big Brother шоунд орохдоо дээгүүрээ цээр мөцгөнд байж чадахгүй ингээ авчганаад би ингээ хичээд идэм аа би ингээ болохгүй гэх нэг солонгос угаас тэгдэд болохоор яг тэрнгүүр ингээ сурцсан. Тэгэд би баг бассемэсэнд орохдоо юм усны юм урт танцуудаа цамд бамттай ганцаар бараг тэгж мэгж ороод исэн санагдаад байна. Би л тэнэг байсан шүү дээ. Ер нь хүн тэнэг байдаг юм билээ гэж. Тэгээ одоо Америк дээр бүр задарсан шүү дээ. Завхаарсан бүр бандажтайгаа танаад дэлгэсний өмнө үйл ягдаг шиг өө бандажтайгаа энэ ч одоо бүр шааж өгч байна. Тэгээ одоо яах вэ? Тэгээд энэ уучлаарай би ийм амар тэнэг малгай өмссөн байгаа гэж нэрээ гинт ингээ харсан чинь нэг дебил малгай өмссөн ч би нэг өсөө ургуулж байгаа тэгээд нэг агли үед авах гээд би амар хичээж ингээд болцолтой л хайжаараа таажилчих гал өсч орчих гол яг нэг юм өстө дисчил явна гэдэг дээрээ байна. Тэгээд би айгу хэцүү байна. Яг ийм амар агли үе байгаа болохоор бичлэг хийх гэсэн амар хэцүү, өөрийгөө харах гэсэн амар хэцүү. Ер нь бол тийм мэдрэмж мэдж байгаа. Хэрэгтэй хүмүүс нэг жоохон өсөө ургуулчих гээд ургуулад ирэхээр бүр нэг юм гэр оронгүй шиг болчдөг шүү дээ. Би яг тийм болцсон байна. Тэгээд би одоо өстө малгай өмсөөл өстө өөрийгөө хураал амьдэрч байна. За тэр өөрийгөө хурах мурах яах вэ? Тэг ямар ч тач тэгээд би Солонгосоос Монголд ирээд нэг тийм шавнд миний ажил Солонгост хийсэн ажил маань жоохон тэгээд жоохон цагаагүй жоохон бэрхшээлтэй болоо. Тэгээд заа угс корона гараад одоо баг вирустэй төгчсөнд ороод Монгол руу очиж гэдэг Монголд ирсэн. Тэгээд ирсэн чинь ерөөсөө ажил хийя. Ирээд удаагүй л дээ угаасаа тэгэл удаагүй байцаагаад надад тэр Big Brother-д орох санал ирсэн байжгаад тэгээд би Big Brother за Монголд ирсэн юм чинь яадгийн од болъё. Тэгээд ороод үзээ угаасаа ингээ олон жил гадаад байсан юм чинь Монгол залуучуудтай ингээ танилцсангаа гоё найз мэдтэй болъё гэж би чинь нэг найз нөхдөдгөө олон жил байсан. Олон Монголд яг ирээд юм татны найз нөхдөдгөө болцгооцсон яад бүгд ингээ хувь амьдралаа хөөгөө явчих хүмүүсийн амьдрал чинь салааслаа явчихдаг юм ба шүү дээ. Нэг жоох 15 6 дахь шиг л насаараа байх юм шиг л тоо насны өөрд мөр цусан тангараг мангараг гэдээ баг л бахтуй гэж барьж аваад нэг тангараг марг өргөөл гүгээдээс хүмүүс хайцхав дээ өөр хүүхдээ гаргаад амьдралаа яа гэд юу би мантаа болоод дууссан юм чи. Тэгээд тэр шоунд ороод Big Brother-т ороод 10 хэдэн хүмүүстэй танилцаад надад ихтэй аягүй гоё байсан. Монгол хүмүүстэй тэгж нэг доор тийм олон монголчуудтай тэгж амьдрч амьдраагүй би ч тоо айгүй солонгос баа ирлээ шүү дээ. Е гэсэн нэг юм өөргөө амар бараг солонгос гэж бодсон мэй шин юм эргүү новш ирсэн шүү дээ. Тэгээд тэр шоунд ороод тэгээд би ингээд монгол хүмүүсийг надад амар дургу байх гэж бодсон. Ерөөхдөө бол би гарч ирээд алуулах ах гэдэг амар айжсан. Би нөгөө жоохон өөрөө тийм эрэгтэйлэг биш шүү дээ. Тэгээд юм жоохон эмэгтэйлэг ийм vibe-тэй тийм яг тийм muscular тийм амар тийм альфа тийм эрэгтэй биш байхгүй би чинь шалчгансан юм ляля гэсэн новшоохгүй. Тэг хүмүүс намайг алах байхтаа гэж бодоод та бүр амар санаа зовж исэн. Тэгээд тэгсэн чи хараа Монгол хүмүүс маань мөхөд надад амар дуртай байсан би гарч шоу дуусна 2 сар бүр юу ч мэдээгүй заяа би бүр ингээд нэг солонгост байхад байдаг гэсэн монголчуудаас Монголд намайг байдаг байхад яг одоо нэг 10-аас 14 он одоо тэр 2019 онд байхад 2008 онд монголчуудын хандлага нэг тийм байсан шүү дээ амар ой чимээ гэл амар ингээд жирм юм уу гэж мөг шууд амар ингэж мэнгээл тэгэл зүгээр л мөрөөрөө явж захад хүртэл чи яаж алхаад аваад став гэж баг ингэж мэндэг. Тэгээ би бүр тэр амар бүлийг ингээд амар жоохносоо ингээд эргэтэлэг байх гад байж чадахгүй би ч амар жижигхэн биетэй тэгээ дээрээс нэм шингэн хоолойтой хөвтөлсөн. Тэгээд тэргээ би ингээд засаад ингээд эргэтэлэг байж гисэн угаасаа ингээд
бүр чадахгүй. За эхлээд 1 минут 2 минут ингээд аягүй жүжиглэнэ ингээд ямар ихтэй байх га. Тэгэл мартчих штэ ингээд хүн ч өөрөө нөгөө нэг хувилдалтай ингээд яваад орчдөг. Тэгээд би ингээд яа би бол ингээд гоё эргэжлэг амар лаг юм гоё залуу шиг баймархан яагаад ингээд талтал гээд ингээд шалчганаад идэм болоо гэд өөрийгөө аягүй ингээд голж молоод аягүй тэгдэг байсан жоохон бах та. Тэгээд яг тэр нөгөө амар олон ийм атакуудтай ингээд ийм орчинд өссөн хүн чинь Монгол хүмүүс ийм хүн дургу над шиг иймэрхүү жоох эмгтээлэг иймэрхүү төрлийн хүмүүсийг амар үзээ яддаг учраас тэгээ би ер нь бол ингээд цац чимээгүй Монголоос явсан тэр тэгээ Монголоос яваад Монгол яваад Солонгост амьдэрсэн. Тэгсэн чинь Монголд Солонгост амьдардаг монголчууд ч гэсэн ерөөдөө тийм хандлагатай байдаг. Миний найзлдаг байсан найзууд биш ерөөдөө ингээд өөр Монгол 5 энтер оронгот л намайг ч нөө Монгол гэж мэдхгүй Монгол их чинь энэ солонгосчуудтай нүр амаа бодаад яста хүүхэн шиг гэл миний хажуу тэгж мэгэл энэ миний хардаж чөрөгчөөд мөрөөчдөг намайг чинь би бүр what the fuck би монголчтой гэд хэлхийн завдлгүй л урдаас намайг зүр нүдэн дээр маань газар доор ортол амар хэлж мэлээ би бүр хичээд ёо ямар ч юм би одоо тэгээ уул нь Монгол хол идэх Монгол таван дээр очингол тийм их асуудал амар гардаг байсан ихний жилүүдэд тэгээ сүүлдээ цаг үе өөрчлөгдөөч юм уу сүүлийн солонгос амьдарч байгаа сүүлийн 4-5 жил бол аюу айтайгаа малцгаацсан нийгмэд агаад ч тэр юм уу тэр ихэд нэг тиймэрхүү айцтай ингээд өссөн хүн чинь айц ч гэжтэй чаавс нэг тиймэрхүү дарамтанд өссөн хүн чинь ингээд нэг тийм амар юу л ядг юм бэ монголчуудаас жоох айгаад идэг болцсон байсан мэлээ тэгвэл жоохон бахта тиймэрхүү юмуд амар хүн ингээд мэдэрчээр яана тэр телевизэн шоундаар хараад бүгд намайг стол нэг илдвэр хэлээд ирем мэддэхгүй байна бла бла гэд бичээд одоо намайг амар дарамжлах бахта гэд айгаад за юутаж орч гэдэг орцсон. Тэгэд орсон ч арай ороо гараад ирсэн ч харин тэр шоуны дараа хүмүүс надад амар дуртай байсан. Би амар цаг үе тэгж амар өөрчлөлтөд хүмүүс тийм амар гоё хүнийг тэгж жааж хийхэ болцсон хүнийг ингээд өөрөөрөө байгаад нэг дуртай юм өөрөөр нь хайрладаг болсон гэдэг би юусэн мдэггүй байж тэр шоуны дараа мэдсэн. Тэгээд одоо явж байгаад бүр ингээд тэр шоуны ачаар харин монголчууд маань надад ийм дуртай байгааг мэдээд тэгээ гарч ирсэн чинь хүмүүс зураг дараалал марал гэх би ч амьдралаа төлж үзээгүй юм ч нэг солонгос киноны одоо амьдралыг мэдрээд л ёо одоо ч өстө завддаг юм байна. Ваа та гэж бодож маа. Тэгэл парк дээр бид нэг тэр шоу дуусна тэр ивент хийжсэн да. Тэгээ өнгөдөлцөд хүүхдүүд бүр ингээд зулгаагаад эндээс ерөө хаа зураг даруулъя гэж мэгэл гэсэн чи би ч бүр ингээд энэ тас ингээд зулгацсан. За гэж ингээд тав алхаад ингээд жоохон алхаад ингээд үлдэрэг ивент бид нар шиг тэр Big Brother дуусны дараа монголчууд ерөөхдөө нэлээд бүр ингээд амар сайн таньжсэн. Тэгээ гараа онгол чи ирөө ш тэгээд шууд нэг шал танихгүй хичэрсэн шууд амар шууд мөрөн дээр амар сохиж аснаа. Хүүе чи энд яаж байгаа юм бэ? Чи өстө хөөрхөн шүү гэж мэд. Би нөө танихгүй хүмүүс над руу тэгээд хахаар хүн чинь нөө хизээч тийм мэдрэмж авч өгж байгаа юм эвгүй жоохон айж эхэлж мэхлээд. Тэгээд ингээд явцсан гол зарим юм хүүхдүүд айгу хөрх 90 хаа зураг дараалал марлаа гэл ингээд гүүш мөглгүй зарим юм яг юм жоохон юм сонин залуучууд мал нөгөө 90 бистаа явж тийж мэг намайг би бүр зүгээр яаж ёо ямар ч юм бэ би зүгээр л тэгж яхаа ингээд гоё мэдрэмж бас байгаа жоох айхан мэдрэмж энэ төр байгаад тэгээ сонин байсан тэр шоуд усны дараа 90-ийн тим энтер гэдэг тим юм тэр гарцсан байсан тэгээ надад бүр амар том бамбруу шинтер бэлэглээд тэгээ надтай бүр ингээд фэн митинг хийн гэж мэгээд би бүр хичээд миний одоо фэн мит гэж юу ах бүр газар дор ормоор л байсан. Тэгсэн ч гэсэн тэр хүмүүс ингээ бүр ингээ цаг зав гаргаад нэг газар цуглараад тэгээ бүр надтай уулзах гад бэлэг селфилтэй амар хөрхэн захаа махаа тэгээд бүр намайг зурсан зураг мурга бариад түрээд ирсэн байсан. Тэг би бүр вау л гэж бодсон амьдралдаа үсэн хин ерөөдөө юм одуудаас өөр хүмүүс тийм мэдрэмжийг авахгүй шүү дээ. Тэгээ би нэг телевизэн шоунд ороо гараад ирсэн чинь хүмүүс намайг тэгж амар гоё хайрлаж байгаа нь амар гоё санагдаад тэгээд би бүр ёо ингээд гоё Монголд ажилд амьдрий гэдэг ингээ амар хэн бодоод ингээд амжилт амьдрах гэсэн амар хэцүү байсан. Яагаад гэдгийг айгүй нийттэй байсан бас. Би одоо бодохоор айгүй өөрийгөө ч гэсэн шаалдаг. Энд ихтэй амар урт юм болж байна энэ одоо ингээд явсараа маад явж гинэ тий. Тэгээд тэр шоунаас гараад тэгээ би чинь ажил төрөл хийх хэрэгтэй болж байгаа юм. Өчтөө ямар ингээд ажил хийхгүй бол би даваач цаас юм байхгүй дэлгүүр оршоо нэг хоолны газар маань дампуурсан ингээд Монголд ирсэн маа штэ. Тэгээд дансандаа нэг өсрөөл нэг муу мухаар өсрөөл 20 сая төгрөгтэй л байсан баг би нэг Монгол мөнгөөр. Тэгээ нөгөөд чи яахт ихний ирсэн өдрөө тэгэл гарч ороод ингээд найз майзтайгаа ингээд яаж маа тэр шоуд дуусны дараа гарч ирэл идэж угаал тэнж минэл тэгэл нөгөө мөнгө гэдэг чинь бол өстой бүргээ дууссан юм чинь. Тэгээ би угаасаа өөрөө сурч чаддаг төрлийн хүн биш. Яаж ч ажил хийгээд ингээд гисэн чинь нэг газар очиод ингээд ажилд орё гэдгсэн чинь тэгээ ажил энтер хий гэдгсэн чинь надад ерөөсөө таньдаг хүмүүс байхгүй. Тэгээ хаана ямар ажил хийхээ мэдэхгүй. Ажил хийх ямар ч нөхцөл байхгүй. Тэгээ нэг дэлгүүрт манай нэг найз ингээд бодлогчоор ажил гэдгсэн чинь сая төгрөгөөр ажиллана гэд тэгээ би
нөө бүр тэгээд сая тэгснээ бүр амар хоол газар байсан. Тэр тэгээд би бүр сая төгрөг аваад тэгээд тэгснээ байрны түрээс нэм Монголд байрны түрээс нэм хаад би бүр дахиад хадуураад юм ярьчих гэж. Монголд байрны түрээс цалин 2 бүр ингээд орондоо огт таарахгүй байсан зав. Тэгээд би бүр яаж байрны түрээс төлөөд тэгээд тим цалин аваад ингээд амьдраад байгаа хүмүүсийг би бүр ингээд яаж гээд би бүр ингээд бүр яг соёлын шоконд орно гэдэг шиг ингээд Монголд ирээд Монголын цалингийн хэмжээ тэгээд байрны түрээс 2-ын голд ингээд гатцсан зав. Бүр үнэхээр ингээд өөрөө бүр ингээд хүмүүс яаж амьдраад идэм юм ингээд бүр ингээд ямар ч гаргалгаа байхгүй ингээд гатцчихсэн. Тэгээд би бүр найзтайгаа амьдраад хаач манай найз намайг хизээч хаяхгүй мам содоо байла кадр гээд манай талигаач найз энэ төр гээд байсан. Одоо талигаач болсон. Тэр манай содоо кадр номлон гээд ингээд манай дөрөв найз бас ингээд намайг манад бай гэдэг тэгээд түрээс ингээд хуваагаад үлчиг. Тэгээд би найзуудтайгаа амьдарч эхэлж мэхлээд Монголд. Тэгээд ерөөдөө бол би нөө зочрлоос ингээд гарч чадахгүй байгаа байхгүй. Хүн чинь ингээд нүг ийм гинт ийм сонирн байдал. Солонгос ч юм бол ингээд нүг ажилтайгаа цалин ингээд бүр дундад цалин 2,500 бол байрны түрээс нь сая вон байгаад шүү дээ. Тэгвэл хүмүүс чинь саяараа байрны түрээсээ хийгээд сая 500 мянган воноор хооллоо идээ тэгээ амьдраад болдог байхгүй юу? Залуучууд нь бүгд тэгж амьдарч ирсэн. Тэгвэл Монголд ирсэн чинь царайхан цалин сая гэснээр байрныхын түрээс нь сая 500 гээд би бүр ч бүр байж боломгүй юм амьдрал хүнийг одоо яаж ямар ч амьдрах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх гэсэн үг бүр. Тэгээ би бүр инээс болоод бүр ингээм амар шоконд орж исэн. Тэгээ би ингээд одоо хадуураад яваад өгөх юм аа. Тэг ингээд айгу урт сэдв болох юм аа. Тэгээд одоо ингээд яриалаа тэг болохгүй бол 2 таслаа ч юм уу. Би бүр дараа нь тусад нь Big Brother-ыг эхнээс нь ихний дугаараас авахлаад орой дээр одоолт байдаг юм билэ. Үзээд тэр дээр ингээд реакшн хийж бодсон. Би бүр амар сонирхолтой үзсэн чинь бүр ингээд өөрөөсөө ичээд тэгээд тэр дунд боолжсан ингээд гоё мартцсан байсан юм үйл явдал процессууд ингээд харагдаад тэгээд надад бүр тэр амар гоёсэн. Яа би тэнэг малгайг яах вэ? Би нэг хойш наруулж яас гэсэн юм би. Тэгээ хойш нь харуулчлаа. Энэ нари дээр юм шиг байна. Фүү. Тэнийг харагдах юм аа. Ижихад би тэгээд баг унтаа босоод ирсэн миний арьс марс бүр жоох амар байна. Уучлаарай. Гэхдээ угаасаа тийм төгс бөксний онжгны арьсыг арьстай хүн ч гэж юу ахав дээ. Фильтр нэмээд хэрэгжилж би хөөрхөн болно л доо. Фильтр нэмж үзүүлэх үг зааш гэж. Тэгээд ер нь бол тийм амар шокны байдалтай ингээл амьдраад байсан. Тэгээ хаач манай найзууд маань амар гайгүй ингээд хувийн бизнестэй. Тэгээ би найзуудтайгаа хамт ингээд байх нь амар гоё байсан. Тэгээ би найзынхаа дэлгүүрт эхлээд маркетинг менежерээр ажилд ороод Подолт брэнд Монголын. Тэгээ тэрэнд би маркетинг менежерээр ажилд ороод яасан ч нөө амар юм сайн юм зардаг төрлийн хүн амар юм жалчаа та нарын анзаарч байгаа биз дээ. Хинт ч байсан уруулын бодга хэрэгэлсэн байсан ч зараа явуулна заа бүр айгүй амар. Би жоохон бахта нарантуул дээр гутал зардаг байсан бохгүй юу? Манай ээж гутлын 8 хийдэг байсан. Тэгээ би жоохноос нөгөө нарантуул дээр ингээ гутал зардаг байсан учраас ерөөдөө юм зарахтаа бүр аим шигтэй бүр ингээ заримдаа өөрөөсөө ч айдаг тийм амар юм зардаг хүүхэд байсан. Тэгээд ер нь бол ингээ надад амар зарах хавьяас байдаг учраас би найзынхаа дэлгүүрт Подолк гэдэг дэлгүүрт маркетинг менежерээр манай найз чи манад маркетинг менежер ажилд орчихоо гэд зүгээр яж хараг. Нөгөө тэгэл та ямар гоё юм бэ. Тэгээ найзтайгаа хамт ажиллаад амар гоё 1 2 сар 3 сар болоод тэгээд байцаагаад сүүлдээ би нөгөө нэг газартаа бүр худалдагчаар үлдээд худалдагч нар ингээд тогтдоггүй шүү дээ ямар нэг дэлгүүрийн. Тэгээ би нөгөө нэг дэлгүүрээр байнга орж гардаг байцаа сүүлдээ өөрөө дэлгүүр дээр нь суудаг боллоо. Тэгээ бүр сүүлдээ бүр худалдагчаараа бараг жил тэнцэнэ ажилласан. Тэгээ би чи нөгөө нэг айгу ажилгүй байж чадахгүй солонгосоос ирсэн яг тийм бүр юм хинхээтэй өөрөөсөө чадахгүй ямар нэг юм хийж илээвэл гээд тэгэл би ингээд юу яндар Подолк дээр худалдагч хийдэг. Тэгээд сүүлд нь би чи бас давхар өөрөө хуваараа онлайн дэлгүүрийн дээр ажиллаулаа. Тэгээд тэрийг өөрөө хийж байгаагаа мэддэхгүйгээр л ажилласан л та. Тэгэхгүй бол уус болохгүй юм чинь салингаар болохгүй. Тэгээд би онлайн дэлгүүрийн дээр ажиллаулаа. Тэндээсээ юм зарж мараад тэгээд тэгж л амьдарчсан да Монголд бол нэлээд хэцүү байсан. Тэгээд би бүр нэг энэ дээр наач махан төхөөд. Тэрөөсөө гадагшаа вэ гээд. Тэгээд Америкт ирсэн байна. Тэгээд одоо ингээд Big Brother руу Америкт ирсэн амьдарч байгаа. Америкт би одоо яг миний хүсэж байгаа зорж байгаа юм гэвэл би ерөөхдөө бол яг үннээ хэлэхэд бол би ийм хүнд хүчээр ажиллаугаас хийж үзээгүй, сураагүй. Тэгээд хүмүүс тэгдэг чинь амьдрахын төлөө чи хүнд хүчээр ажил хийх л болно гэж амар тэгдэг. Тэгээд хүнд хүчээр ажил гэдэг нь бол яг үнэндээ хүн хүний хувьд хэмжүүр нүгээс шал амар ондоо шүү дээ. Тэгвэл хүмүүс мөнгө олоо ажил хийгээл тэгвэл ажилгүй залах уу гэж тэгдэг. Хүн чаддаг юм хийхэд л болно
Ер нь бол дүүнэртэй ч гэсэн хэлмээр байна. Заавал мөнгө олж мөнгө олон зөв амьдрна гэдгийг заавал барилга дээр очиод хүнд ажил хийх хэлж байгаа биш. Хэрвээ чи амчин сайн ажиллаа, толгойчин сайн ажилдаг бол энийг ашиглаад мөнгө олно гэсэн. Тэгвэл яг дээр үе нэг монголчуудын нэг тийм байдаг шүү дээ. Тахар чамааг ажил чамааг голохоос чи ажиллах болохгүй гэд. Яг үндэ хүн одоо орчин цагт бол ерөөдөө би бол бүр өөрөө тэгж боддог. Хэрвээ толгойчин сайн ажиллаж ивэл би чинь баг завна. Хэрвээ толгойчин муу ажиллавал би зовхоос арга байхгүй гэдгийг би бүр хоёр дүүдээ ч гэсэн амарсан хэлдэг. Тиймээс толгойгоо ажилуулж чадчихвэл чи толгойгоо ажилуулад мөнгө олно. Ажилуулж чадахгүй бол тэгээд бие зоогоод мөнгө олно. Тэгээ яг ерөөдөө тэгж боддог төрлийн хүн. Тэгээ би одоо Америкт амьдраад ирж байгаа тэгвэл би ингээд хүмүүс амар хумс хийдэг. Монголын дуучин жүжигчин ч байсан ирээл ингээд хумс руу хэлгээл ажилдаг гэсэн. Тэгээ би хийх гэсэн чинь угаасаа амар юм нэг тоосмос амар гардыг юм байна. Тэгээд ерөөдөө надад авьяас алга тэр чинь бас сэр баргийн хүн очиад ингэ хийчихдэг юм биш. Би хийж үзээгүй л дээ. Ер нь ингээд манай найзууд ингэ хумс хийдэг найзууд байна. Ингээ харахад бол миний юм бол биш байгаа даа. Тэгвэл би яг энэ дээрээ би яаж ерөөдөө ингээд амьдралаа ингээд болох вэ гэд ингээд бодоод 2 жил хагасан өмнөөс тэгээд би ерөөдөө ингээд ууц фэшн чиглэлд амар дуртай. Тэгээд тэр чиглэлээр юм хийсэн дээр юм байна. Тэгээд одоо сошиал амгасаа өгж байгааг би жил гарны өмнөөс сошиал маш сайн хөгжүүлж эхлээд тэгээд Америкт би ер нь Монголд угаасаа Instagram хөгжүүлдэг байсан зүгээр л юм лайфстайл зорилгоор ашигладаг байжгаад Америкт ирээд Instagram хөгжүүлээд 8,000 дагагч магчтай лөө тэрнээс одоо ингээд 20,000 дагагчтай болтол би өөр Америкт ингээд Instagram хөгжүүлж байгаа. Тэгээ миний хамтрах ажлын санд болоо дандаа миний анхны ажлын санд энэ Монголоос Америкас дандаа энэчнээс орж иржсэн. Тэгээд би яг би ингээд мөнгө олох боломжтой надад ийм потенциал байгаа мэн гэдгийг мэдээд тэгээ би ерөөхдөө бол Instagram амар сайн хөгжүүлээд тэгээд Instagram-с мөнгө олж болдгийг мэдээд, Facebook-с мөнгө олж болдгийг мэдээд тэгээд окей гэд. Тэгээд ерөөхдөө энэ салбар руу ороод одоо ерөөхдөө бол ийм fashion content creator чиглэлээр ингээд явъя гэж бодсон. Тэгсэн чинь надад ингээд жоохон сүүлийн үед ингээд жоохон юу яагаад байна. Нэг л болж өгөхгүй юм шиг санагдаад. Нэг сайн илүү надад ийм ярьдаг төрлийн юм хэрэгтэй санагдаад тэгээ би YouTube эхлүүлж үзье гэдгсэн. YouTube надад амар сайн таарч чинь. Ер нь бол би ингээд амар чалчих туртай. Тэгээ YouTube эхлүүлсэн. Тэгээд эхлүүлсэн хүмүүс амар хөөрхөн үзээд тэгээд ингээд амар комент бичээд энд нь бол амар баяртай байгаа. Тэгээд нэрээ энэ дундуур хэлгээд гэж. Намайг миний бичлэгийг бол ерөөдөө ингээд нэг юм 10,000 хүн бол ерөөдөө үзээд байдаг юм. Тэгсэр миний дагагч бол ерөөдөө нэг 5,000 хүрэхгүй байгаа байхгүй. Тэгээд бас гайхаад яагаад намайг дагахгүй байгаа юм бол үгүй subscribe хийхгүй байгаа юм бол тэгээд хэрвээ та нар миний энэ бичлэгийг үзчихвэл subscribe хийж өгөөрэй. Ганц нэг хүний ч гэсэн 70 тосол нэмэр гэж. Тэгээд би ерөөхдөө л одоо ингээд YouTube-ээ хийгээд давхар OBS тэгээ мэдээж давхар ажил хийж байгаа нөгөө нэг зөвхөн энэ YouTube-ийнхаа орлогыг би YouTube-аас бол мөнгө олж эхлэв гэсэн. Зөвхөн энэ Instagram-ийн коллаб болон Instagram-аас олдог өөрийн нөгөө нэг Instagram-аас тусна олдог мөнгө, коллабаас олдог мөнгө, Facebook-аас олдог мөнгө, коллабаас олдог мөнгө энэ төр чинь ингээд яг үнэнд яг юм тогтсон биш учраас заримдаа амар жоохон ингээд нэг юунд хэрэглээнд хүрэхгүй байх үед байна. Гинт ингээ шаардлагатай мөнгөнд хэрэг болдог. Америкт угаасаа л мөнгө байнг хэрэгтэй. Тэгээд би угаасаа бас юу яаж байгаа солонгос хэлтэй болохоор солонгос хэл маань аминд ороод би нэг солонгос хоолны газар зөөгч хийдэг гэдэг боловч баг зөөгч хийдгүү ингээ нэг юм жижигхэн ресторан байхгүй нэг 6 мургаан ширээ те. Нөгөө барагтаа нэг хүн орж ирдгүү тийм пүншиг жив гэж байдаг тийм жив. Тэгээ би ерөөдөө ингээ кассан дээр сууж идэг хүргэлтийн хоол хойноос гарч ирэхээр урагш нөгөө л болоо. Тэгээд ингээд тэр бусад үедээ ингээд буцаа аваад утсан дээр юм хийж идэг. Тэгээд тэр надад амар таалагдаад өдөрт нэг 3 цагаар нэг тэр хоолны газар төрхөн зуртай ингээд нөгөө нэг хөлөө олтлоо ингээд ажиллажлаа. Угаасаа зөвхөн онлайнаар олж байгаа мөнгө маань заримдаа ингээд надад хүрэлцэхгүй байгаа байхгүй. Тиймээс би давхар ингээд зөөгчийн ажил хийгээд мөнгө олж байгаа. Яа энэ үс тийм өвсөдтэй ячиж энэ. Би тийм өвсөд энэ байхгүй. Худлаа шүү. Нохон хороо гэр орон гэж тахгүй байхгүй. Тэгээ намайг home tour хийгээд ах юм энэ ч бүх сэрх зайгүй жижигхэн байрч би одоо ямар home tour хийдэг юм бэ ч одоо өөрчлөж багтахгүй арай гэж л эндээ сууж ин чихээд ороод ирсэн гэж. Тийм би нэг гоё гэр мэртэй болоод ингээд нэг юм жоохон зайтай гэр мэрт орвол ингээд би юу яа гэр орно үзүүлээ л та энэ ч одоо нэг одоо энэ бүх сэрхгүй юм ч одоо one bedroom амар жижиг манайх чинь 400 м квадрат гэдэг лөө биш 400 м
400 м скват гэж. За мэдгүй би барилгын юуж мэдгүй болохоор одоо хүмүүс шоолоод унах үү. 400 ямар тач нэг тийм байсан жижигхэн бүр амар жижигхэн шүү энэ бол. Тэгснэ бас нэг хүн би бичлэгнэрээ хальтал ингээ оруулаад би гэрээ үзүүлэхгүй байгаад байсан чинь аац нэг жижигхэн л гэрээ штэ угсаа ойлгомжтой гэд тэгсэн байсан. Харин тийм учраас л би үзүүлэхгүй байна. Гэтэ монголчуудын тэр тэнэг зам бол бас том гэрт байх хэвээр том байшинд байж ээж гоё амьдрах хэвээр гэдэг. Үгүй Солонгост бол ийм л байранд амьдардаг байсан ялгаагүй жижигхэн. Тэг монголчууд бүр гэрт амьдардаг байсан биз дээ. Тэг чи одоо яг нэг юм байр савнд амьдрахаар том байр мөрөөдөд тийм нэг хүн амьдрахад бол нэг өрөө байр хангалттай үсттэй ч одоо хаа тэр дотор юу хийх гээд юм бэ гэж. Тэгээ заавал нэг юм надаас нэг юм том лаг байшин сав хүсээд байгаа мó яагаад байгаа юм би ерөөсөй ойлгохгүй. Би зүгээр л энгийн л амьдарч штэ ямар хэцүү юм бэ. Надаас бити тийм амар лаг юм хүс би тийм амар ядруу зүдрүү бол амьдарсан юм алга баян тансаг амьдарсан юм алга би зүгээр л юм дунд түвшинд л амьдарч штэ. Надаас бүр заримдаа бүр арай л их хүсээд ахын зарим хүмүүс тэгээд хүссэн юм чи өгөхгүй. Би ялц зүгээр Big Brother ирүү ярьж байгаа бүр хадуураад ингээд бүр дэмэрээ яваад гэх юм аа. За би дараа нь энэ яг ингээд зүгээр танилцуулга видео гэж яваад ямар ч тач би тэр Монголд байхад Big Brother-т орсон тэр ирүү мөн. Тэгээ би одоо Америкт ирсэн амьдарч байна. Тэгээд ер нь л сайхан амьдарч байна. Тийм сайн байгаа. Тэгээд намайг Big Brother-т хахад амар их дэмждэг байсан хүмүүстэй бүр ингээд үнэхээр ингээд баярлаа гэж бас хэлж байгаагүй байсан байна. Тэгээд намайг дэмжижсэн тэр үед намайг амар их дэмжижсэн хүмүүст үнэхээр их баярлж байна нэрээ. Бүр хэлэх үгүй. Тэгээд намайг Тэнживэл Санживэл subscribe хийгээд миний сувгтай хамт эргээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Тийм. Тэгээ би одоо ингээд сайхан амьдарч байна уу? За тэр яг одоо үг холдож өхөр холдлаа өхөргөж гэсэн өхрөндөө гараа да. Дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр бай бай.